яг энэ цаг байгаа шүү дээ. Оо. За миний хоолой сонсогдож байгаа хаа. Яа, энэ уулын донд байна гэд боддоо. Харах уу. Яа, яг гүөх чинь хальт асуулаа. Яа, өрөөсөн. Өнөөдөр яг энд байх буудлын хамгийн сүүлийн өдөр болохоор ингээд бичлэг хийж үлдмээр санагдаад. Нойрноос бүтэн сэрээгүй л хүн байна да. Яахгүй харагдчих. Ойлгож баатмаар л өтер. Энэ хамаагүй гიშгэл. Үзэсгэлэн чамтайгаа уучраа. Сайн тамтаарэ. Мороны төсөв. Юм харуулсан шүү дээ. Мороны төсөв. Нэг зүг харуулж. За тэгэл микин дээрээ фейлддгээрээ энэ удаа дахин микин дээрээ бэлдсэн юм. Уул нь энэ миктэйгээ яриад л яваад ийн гэж утсан чинь мик маань унтарчихсан байсан. Энээс хойш бол биний амал хөдөлсөөр явах болно. За тэгэл гүгээдлээсэн. Ерөнхийдөө нөгөө жанжажагийн одоо буудалд нь буусан учраас эргэн тойронд нь ерөөсөө буудлаас өөр юм байхгүй. Яг нөгөө үзэх гол төв юмнууд тэгээд нөгөө хотоосоо нийлэн холдсон байгаа байдал учраас юм нарийнхан зам тэгээ ерөөсөө уул гэсэн л юм байгаад идэм блэ. За тэгээ камераманы хөдөлж байна. Энэ дээр бол бүр ахилсан л чимээ байсан. Энд нэмээд бас хэлэхэд үнэхээр агаар нь маш гоё. Одоо хүчил төрөгч дүүрэн цээж рүү орж байгаа гэдг нь үнэхээр мэдрэгддэг. Гэт хүчил төрөгчийн баг зүүчгсэн юм шиг тийм гоё зэн агаартай. Ягаад тэгэхээр энэ нэлэнхүйдээ ой учраас маш их хүчил төрөгчтэй ийм агаартай гэж хөтөч маань хэлжсэн. Тийм учраас энд бол гүөх хамгийн тохиромжтой гэж би бодсон. За тэгээд хэрвээ та жанжээдэд ирж байгаа бол гүйлтийг битгий алдаарай гэж хэлье да. Гүөх зөөрэ бас нэгэн бодол байсан болохоор энд байдаг хүмүүс үнэхээр аз жаргалтай юм аа. Өдөр болгон ийм гоё байгалыг харж ийм цэвэр тунгалаг ус, цэвэр агаарыг мэдэрч амьдардаг үнэхээр аз жаргалтай юм аа л гэж би дотроо бодож исэн. Өглөө болгон ийм байгалыг харж ирнэ гэдэг нь үнэхээр аз жаргалтай. Бас энэ тийм ус маш хамгийн амттай бас цэнгэг гэдгээрээ алдартай юм билээ. За тэгээ зам маань бас маш өргөн. За тэгээд машинууд нь цэгцтэй гой машинууд яваад байх юм билээ. За буудлаа тойроод гүсэн гүйлт маань ингээд талаасаа нэлээд хитэрчихсэн. Би ойролцоогоор бараг 30-аад минут дэшээ доошоо гүсэн. Ягаад энэ нарийн замаас өөр зам байгаагүй. Тэгээ их давж мах юм бол төөрчих юм шиг санагдаад тэгээд ямар ч хэсэн замаа дагааж гүсээр агаад л буудал руугаа эргээд утсан доо. За тэгээ энэ сайхан цаг агаарт чи Morning Star-ын дуу хамгийн бест таарч исэн. Плото. За тэгээл хүн гэх мэт ийм гоё аялгаутай дуу сонсоод байгалыг хараад гүөхвэл үнэхээр аз жаргал бүр happy байсан. Миний хувьд Монголдоо гүйдэг. Тэгээ ингээд ерөнхийдөө бол гадаадд гүөх маань мөрөөдлөөсөн. Гүөхчтэй хувьд болохоор ингээ өөр орн руу ингээд марафоноор гүөх юм бол маш их өртөг өндөртэй байгаад идэг. Тийм болохоор эхний ээлжинд хятад явах юмсан гэж бодоод исэн чинь аялаар явах боломж гараад тэгээд энд мөрөөдлөө биелүүлсэн. Тэгэхээр ер нь ингэ бодож байхад ямар нэгэн газар руу аялах ч юм уу ямар нэгэн байдлаар гадаад руу явсан тохиолдолд тэр орчиндөө хасыг ингээд нэг гүйчихэд бол үнэхээр нэг юм шинэ гоё мэдрэмж авах юм байлээ.
За тэгээ 10-20 минут. За тэгээ 10-20 минут гүгээд эхэлсэн чинь байгаль нь бас өөрчлөгдөж эхэлсэн. Тэгээ би бас нөгөө энэ хэсгээ бас блог болгоно бичлэгээ нэгтгэн гэж бодсон байсан учраас бас дүрсүүд авъя гэж бодоод янз янзын дүрсийг өөрийнхөө селфи камерыг ашиглаад нэлээд битсэн. Гэхдээ энд засвар оруулахгүйгээр оруулъя гэж бодлоо. Өдөөрөө гэл өөрийгөө бичиж байгаа юм ч одоо нэг иймэрхүү л бичлэг юм дээ. За тэгээ энэ мөч хүртэл миний мик ажилласан л гэж өөртөө итгэсэн ярьсаар байсан. Тэгээ өөрийнхөө хөлсийг л үзүүлэх гээд байгаа юм шиг. Мэдээж нөө чихтэй халуунд гүйсэн учраас маш их хөлс гарч эхэлсэн сүлдээ. Тэгээд 10-20 минут буудлаасаа хоол гүгээд ирсэн чинь бас байгаль маань ахаад өөрчлөгдөөд маш гоё сүрлэг уулсууд нь харагдаж эхэлсэн. Яг ийм уул баруун хойно урдаа хойшоо ингээд байнга үргэлжилдэг ийм газраа. За тэгээд буцаад буудлын руугаа гүйж эхэлсэн. За тэгээ буцах гүйлт бол бас нэлээд жоохон халуун болсон байсан учраас маш их хөлөрч эхэлсэн. Хөлрөөд л хамаг хөлсүүд гараад за хөлсүүдээ харуулах гадал гिचээгээд байна. Гэхдээ би өглөө нарны тасад түрэхээ мартсан байсан. Бурхан минь за тэгээл бошуухан нар буудлын руугаа гүйсэндээ. Цаанаасаа нэг жоохон улаагаад бас ийм байдал гараад ирж илээ шүү. За тэгээ манай буудлын яг эргэн тойронд ирсэн. За бууд руугаа гүйж байгаа бичлэгээ бас хийзээ. Бас эргээд зөндөө юм яринөө бас. За энд би өөрөө дуугаа оруулж байгаа. Энэ хэсэг зүгээр л манай буудлын хажуу талгээ бодтоо. Үнэхээр гайхамшигтай байгааз. За тэгээ энэ хэсгээ жоохон мэдэрч жагаад хамгийн сүүлд өөрийнхөө бичлэгийн төгсгөлийг хийх гээд ирсэн. За тэгээд маш их хөлөрсөн. Бараг цамцаа бүгдээрээ нэвтрэх гэж байна. За тэгтэл энд гүөх хамгийн аз жаргалтай байсан миний мөрөөдөл биелсэн. Яг мөрөөдлийн дундаа зогсож явахдаа бол одоо хүртэл энэ агаарыг мэдрэмээр хүртэл санагддаг. Тэгээд миний нэг өдрийн гадаадад жанжаажээд гүйсэн тэмдэглэлтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ та бүхэн ямар нэгэн байдлаар жанжижээд гүөх юм бол сэтгэлдээ миний дор хуваалцаарай.